Заманахан галзуу кино суугтаа тавтам оролцгоо. Ингээд хэдүүлээ хөрөө цовруулан үргэлжлүүлцгээе. Цовруулын 3 дахь анги 2006 онд гарч байсан юм байна. Энэ эвгүй галзуу киноны тайлбарыг Quizlab-тай хамтран хүргэж байна. За мөн дугаарыг хамтрагчаар Unitel хамт байна. Та нар Unitel болон Tokyabas гар утас лизингээр авах юм бол 7 хоног бүрийн 5 дахь өдөр болох 98% off flash deal хөтөлбөрт оролцох эрхтэй болно. Үүнд үнэтэй Apple, Samsung, Huawei брендийн гар утас ухаалаг цаг чихвж. За тэгээд Unitel Univision-ы 1 сая төгрөг хүртэлх эрхийг 98% хөнгөлөлтөй үнээр авах боломжтой гэж байгаа. Ганцхан гар утас худалдаж аваад бүх flash deal-д оролцох боломжтой. Уг хөтөлбөр 6 сарын 6-ныг дуустал үргэлжлэх юм байна. Гар утсаа шинжилээд 98% off flash deal урамшуулалтанд амжиж оролцоорой. Дардгуудаа дараагүй бол дарчаарай. Тэгээд эвгүй галзуу киног Броун одоо яриад өгье. За хөрөө 2 киноны төгсгөлд мөрдөгч Эрик Мэтьюс угаалгын өрөөнд төгжигдэж үлдснээр кино дууссан шүү дээ. Тэгвэл хөрөө 3 кино хөрөө 2 киноны үйл явдлын төгсгөлөөс шууд үргэлжилдэг. Эрик Мэтьюс угаалгын өрөөнд байсан хөрөөгөр өөрийг нь гавлсан гинжиг хөрөөдөх гэж оролдсон ч ямар ч нэмэр болсонгүй. Гавнаас мултрахын тулд тэр мохоо хөрөөгөөр гинжиг биш харин хөлөө тас хөрөөдөх ёстой гэдгийг ойлгосон ч хөлөө тас хөрөөднө гэдэг арай л дэнтсэн хэрэг байлаа. Тиймээс тэр нойлын суул дурын тагаар хөлөө бяцартал балбаад гавнаас хөлөө мулталж авдаг. За тэр цагаас хойш 6 сар өнгөрнө. Тусгай тасгийн анхлагч Дэслэгч Риг, мөрдөгч Элинсон Кэри нараар удирдуулсан баг алуурчин уран хөрөөний занганд орсон өөр нэг хохирогчийг аврахаар ажиллаж байна. Тэднийг хэргийн газарт ирэхэд бүх зүйл аль хэдийн болоод өнгөрчихөж. Хөрөөний энэ удаагийн хохирогч Трой гэгч залуу байдаг. Тэр олон удаа давтан гэмт хэрэг үйлдэж шоронд олон дахин сууж гарсан рецидив гэмт хэрэгтэн байж. Хөрөө энэ удаа тэрний арьсыг олон талаас нь цовлж тал талаас нь гинжилсэн байна. Тэр 90 секундын дотор бүх гинжнүүдийг биенээсээ тасдаж чадахгүй бол тэнд байрлуулсан хадааснууд бүхий тесрэг бөмбөг тесэрч тэр аимшигтайгаар амиа алдах байлаа. Хүндэд орсон Трой арайхийн ихэнх гинжнүүдийг биенээсээ салгасан ч сүүлчийнхийг нь салгаж амжилгүй байсаар дэлбэрэлтэд өртөж амиа алдчих. Энэ хэрэг үлдэгдсэн газарт очисон мөрдөгчд нэг зүйлд итгэлтэй байлаа. Алуурчин уран хөрөө буюу Джон Крамер хамтрагчтай болсон нь илэрхий. Мөрдөгч Риг би нэг зүйлийг сайн ойлгохгүй байна. Сүүл тэрнийг харахад Джон Крамер хэвтрийн байдалтай байсан байж яаж энэ бүхний ганцаараа хийсэн байх вэ? Үүнээс гадна мөрдөгчд өөр нэг зүйлийг олж мэджээ. Энэ удаагийн тоглоомонд хохирогч ялах ямар ч боломжгүй байсан байна. Учир нь тэрний байсан өрөөний хаалгыг гаднаас нь төгссөн байж. Өөрөөр хэлбэл Трой бүх гинжийг амжиж салгасан ч өрөөнөөс гарч чадалгүй өгөх нь тодорхой байсан байна. Эндээс мөрдөгч Кэри энэ хэргийг Джон Крамераас өөр хүн үйлдсэн гэсэн дүгнэлтэд хүрдэг. Оройн Кэри гэртээ толинд хартал ард нь мөрдөгч Эрик Мэтьюс зогсож байгаа харагдлаа. Тэрнийг цочоод эргэж хартал ард нь хинч байсангүй. Ингээд Кэри сүүлийн хохирогч Тройд зориулагдсан байсан бичлэгийг анхааралтай үздэг. Гэтэл генет зурагтынхын дэлгэцээр гэрт нь байрлуулсан камерын дүрс дамжуулагдаж эхэллээ. Тэр дүрсээр Кэри өөрөө гарч байгааг анзаарч камер байрлуулсан шүүгээр өгөөд өгөж очтол нөгөө гахааны багтаа итгээд араас нь гарч ирээд ухаан алдуулаад мөрдөгч Кэриг барьж авна. За тэгээд ухаан орох үед нь алуурчин хөрөө өөрийг нь тоглоомондоо оруулсан болохыг ойлгодог. Тэрэнд алуурчин хөрөө өмнө нь байрлуулсан хүчилтэй шилэн дотроос өөрийг нь гавлсан гавны түлхүүрийг 1 минутанд багтаж аваад цоожийг тайлах даалгаврыг өгсөн байна. Хэрэг хугацаанд цоожийг тайлж амжихгүй бол тэрний биед бэхэлсэн тусгай төхөөрөмж ажиллаж тэрний бүх хавиргыг тэлж алах байлаа. Ингээд мөрдөгч Кэри даалгавраа биелүүлэхээр хичээж эхэлнэ. Хэдийгээр мөрдөгч Кэри энэ даалгаврыг амжилттай биелүүлж түлхүүрээр цоожийг тайлсан ч энэ нь тэрний амийг аварсангүй. Цоожийг тайлахаас үл шалтгаалаад төхөөрөмж ажиллаж хавиргыг нь тэлж мөрдөгч Кэри аимшигтайгаар амиа алддаг. Энэ үеэр түргэний эмч доктор Лин осолд орсон хүүхдийн амийг аварч байлаа. Тэгээд тэр ажлаа тараад хувцас сольж явах гэсэн ч өрөөнийх нь хаалга төгжээтэй байдаг. Тэр хаалгаа онгойлгуулахаар хэн нэгэн лөө залгах гэж байтал гахааны багтаа итгэхэд бас гарч ирээд тэрнийг ухаан алдуулаад авч явлаа. Доктор Линийг барьцаалж авч явсан хүн нь Джон Крамерийн хамтрагч болсон Аманда байдаг. Тэр доктор Линийг тэрэгцэртэй гавлж түрж явсаар өглөөт байгаа Джон Крамер дээр авчирдаг.
Доктор Линий үүрэг бол нэгэн хүн үхлийн тоглоомоо тоглож дуусгах хүртэл нь Джон Крамерыг өхүүлэхгүй байх явдал байлаа. Тиймээс Аманда доктор Линий хүзүүнд тесрэх төхөөрөмж байрлуулж хэрв цаад хүн даалгавраа биелүүлэхээс өмнө Джон Крамер үхэх юм бол тэр төхөөрөмж дэлбэрч доктор Линч бас амиа алдах байдаг. Энэ удаагийн гол тоглогч нь Жеф гэгч залуу байлаа. Тэрнийг ухаан орох үед хэн нэгэн тэрнийг модон хайрцагт хоржээ. Тэрний хүү Дилан 3 жилийн өмнө харамсалтайгаар амиа алдаснаас хойш Жеф хүүгийнх нь амьд хүрсэн хүмүүст өс санаж явах болсон байж. Согтуу жолооч хүүгэн дайрч хөнөөсөн боловч зохих ёсны шийдэглийг хүртэлгүй өнгөрсөн байж л дээ. Жеф хайрцагнаас гарч ирэх үед хүүгэн дайрсан жолооч руу буу тулгаж алхахыг завдаж байснаа тэр дурсан саналаа. Бас Диланы тоглоомыг зөвшөөрөлгүй авсан охин руу ууралж хашгирч байснаа ч сандаг. Жеф өөрт нь зориулж үлдээсэн загтлыг нээхэд тэнд хаалгыг нээ гэж бичсэн байна. Тэнд бас нэг жижигхэн түлхүүр өөрийнх нь зурагны тасархай байлаа. Энэ зурлын Джон Крамерыг амьд байлгах гэж байдгаараа л хичээсээр. Тэр Джон Крамерын амнаас дээсэн дөрөөн дээр байгааг ойлгосон учраас тэрнийг эмнэлэг рүү яаралтай аваачих хэрэгтэй гэж Амандад санал болгоно. Гэвч Джон Крамер тэр өрөөнөөс гарахгүй гэдгийг Линд хатуу сануулдаг. Тэднийг ингэж маргаж явах үеэр Джон таталд өгч эхэлсэн учраас Лин Джонд хүчил төрөгчийн баг зөвлөгээд дарж байхыг Амандад хэллээ. Гэвч цочирдсан Аманда тэрэнд тус болж чадахгүй байлаа. Удалгүй Джоны амнаас цус гарч эхэлсэн ч Лин амжиж тэрний биеийг тогтворжуулж чадна. Дараа нь тэрнийг яаралтай эмнэлэгт аваачиж мэс засал хийх шаардлагатай байгааг Лин Амандад дахиад хэлсэн ч Аманда тэрэнд мэс заслыг энэ өрөөнд хий гэж тулгадаг. Энэ үеэр Жеф коридор дагаж алхсаар нэг аимшигтай хүйтэн өрөөнд хурж ирлээ. Тэнд Деника гэгч бүсгүйг гавлсан байна. Тэр бол Дилан хүүг машинд дайруулах үед тэнд байсан цорын ганц гэрж байж. Тэгсэн тэр хүүд туслахын оронд хэргийн газраас яваад өгчгөж. Тэрнээс гадна согтуу жолоочийн эсрэг мэдүүлэг өгч хэргийг гэрчлэхээс татгалцсан байна. Жефиг хөргүүртэй өрөөнд ирсэн даруйд тэнд гинжлүүлсэн байсан Деника руу тогтмол хугацаагаар ус шүршиж эхэлжээ. Өрөө нилээд хүйтэн байсан учраас ус тэр дороо хөлдөж байлаа. Деникаг яралтай суллахгүй бол тэр хөлдөж өгөх нь гарцаагүй байдаг. Гэхдээ тэрнийг суллахын тулд Жеф өрөөнөөс гавны түлхүүрийг олох ёстойгоос гадна Жеф өөрөө нүрээ хөлдөө сараалжинд нааж байж л цаана нь байгаа түлхүүрийг авах байлаа. Эхэндээ Жеф тэрнийг аврахгүй байхаар шийдсэн ч нүдэн дээр нь хөлдөж өгөхийг харж тэссэнгүй. Аргаа барсан Жеф нүрээ хөлдөө сараалжинд нааж байгаад түлхүүрийг авсанд нүүрнийх нь арьс тэнд урагдж үлддэг. Яа. За тэгээд тэр арайхийн түлхүүрийг аваад гавыг тайлах гэсэн боловч цоож мөсөнд барьцалдаад хөлдчихж. Деникаж хөлдөж өгсөн бололтой ухаангүй болжээ. Яг шаргуулсан Жеф Деникаг өрөөнд нь орхиод гарч явахдаа өөрт нь зориулсан бас нэг мессежийг олно. Тэнд нэг л сум энэ бүхнийг дуусгана гэсэн бичгтээ цаасны ард хүүгийнхэн зургийн тасархай болон нэг сум байдаг. Аимшиг адал явдал гэх мэт ямар нэг зохиолоор найз нөхөд хамт олноороо оргож зүгтэх даалгавар биелүүлж хурц ухаан авхаал самбаа шаардсан нөхцөл галзуу мэдрэмжийг авахыг хүсвэл Quest Lab-ыг зориорой. Quest Lab. Энэ үеэр Амандад барьцаалагдсан доктор Лин Джон Крамерын байрыг нэгжиж угаад нэг жижигхэн гар сүх олж авлаа. Энийг нь харсан Аманда тэрэн лөө шууд явж очоод хүсвэл намайг цохиж аал гэж хэлдэг. Гэвч хүзүүнд нь тесрэг бөмбөг суулгацсан учраас Лин Амандаг алах юм бол өөрөө амиа алдах байлаа. Энэ зуурт Джон Амандаг хамгийн анх хэрхэн тоглоомонд оруулж байсныг тэр дурсан сандаг. Дараа нь Джон Амандаг өөрийн талдаа илсүүлэхдээ хэрхэн ярилцаж байснаа бас санана. Тухайн үед Джон тэрэнд энэ бол чиний цоошин амьдралын эхлэл байх болно гэж хэлж байжээ. Дараа нь Джоныг ухаан ороход Аманда тэрэнд Жеф хөлдөөгчний өрөөнөөс амжилттай гарч ирсэн гэдгийг дуулгадаг. Үүндээ зэрэгцээд Жеф нэг харанхуй коридороор алхаж явсаар Джон Крамерын хүүгэлдээ дугуйтайгаа газар тунсан байхдаа таарлаа. Тэр хүүгэлдээ яг л машинд мөргүүлсэн Дилан яаж унаж байсан яг тийм байдалтай хэвдэж байлаа. Жеф ухасхийн хүүгэлдээг шүүрч авахд хүүгэлдээ урдын адил муухай инээн. Жеф цааш явсаар нэг өрөө рүү ороход тэнд нэг залуу тусламж гуйгаад хашгирч байдаг. Тэр хүн Жефийн хүүг дайрч алсан жолоочд 6 сарын баримтчилгаа өгсөн шүүгч байжээ. Жеф шүүгчийн амийг аврахын тулд нэг түлхүүрийг олж авах ёстой. Түлхүүрийг авахын тулд Диланаас үлдсэн тоглоомнуудыг бүгдийг нь шатаах ёстой байдаг.
Ингээд тоглоом эхлэхэд мах цавчигч ажиллаж, арараасаа гарч ирэх гахааны сэгийг жижиглэн цавчиж, том савны ёроолд хүлээтэй байгаа шүүгчийн дээрээс асгаж эхэлжээ. Цаг алдвал шүүгч гахай маханд живж өгөх байлаа. Шүүгч Жеффэс уучлал гуйж, амь аврахыг хуйлан байж гуйсанд Жефч тэрэнд туслахаар шийдлээ. Хэсэг зуур тэнгэлцсний эцэст хүүгээс нь үлдсэн дурсгал болох хайртай тоглоомуудыг шатааж эхэлсэнд нэгнийхэн дотроос түлхүүр гарч ирдэг. Энэ үеэр Лин Джон Крамерийн тархинд бага хэмжээний мэс засал хийж, тархинд нь даралт үзүүлж байгаа судсыг чөлөөлөхөөр шийддэг. Тэгээд Лин Жонд хэсэгчилсэн мэдээ алдуулагч тариад Жоныг сэрүүн байх зуур тархинд нь мэс засал хийж эхэлнэ. Лин Жоны хуухыг зүсэж нээсэнд гавлын яс нь ил гарч ирлээ. Лин архиар тэр хавийг нь цэвэрлээд гар дэрэлээр гавлын ясыг нь цоолдог. Тэгээд жижиг тасдагч хөрөө гаргаж гавлын ясыг нь хэсэгчлэн зүслээ. Энэ зур зүрхний цохилт нь удааширч хэсэг ухаан алдсан Жон зүүдэндээ эхнэрээ харж эхэлдэг. Тэгээд ухаан нь орж гарч байсан Жон Линийг эхнэртэйгээ эндүрч гараас нь бариад "Би чамд хайртай" гэж хэлнэ. Энийг харсан Аманда Жоныг Линд хайртай байна гэж ойлгож ууралсандаа өрөөнөөс гүйж гарлаа. Аманда Джон Крамер өөрт нь хамгийн анхны даалгавраа өгч байсныг дурсан сандаг. Энэ бол хөрөөний үйл явдал буюу Адам Лоуренс хоёрын оролцсон тоглоом байлаа. Адамыг ухаан алдуулаад өрөөнд авчирсан хүн нь Аманда байж, харин Джон Крамер өөрөө өгсөн дүр үзүүлж өрөөний голд хэвддэг. Дараа нь Аманда гэрлийн унтраагаад хаалгыг төгссөн байна. Удалгүй мэс засалж амжилттай болж, Джоны даралт болоод зүрхний цохилт хэвийн болжээ. Лин ч мэс засал амжилттай болсонд сэтгэл хангалуун байлаа. Энийг харсан Аманда баярлж Джоныг тэрч авсан ч Лин тэрэнд "Джон одоохондоо чамайг сонсож чадахгүй" гэж хэлнэ. Энийг сонссон Аманда ууралж Линийг багал зурдж аваад бууга гаргаад буудахыг завдлаа. Харин энэ үеэр ухаан орсон Джон тэрнийг бууга далд хийхийг сануулдаг. Тэгэд Амандаг өрөөнөөс түр гарахыг гуйна. Энэ үеэр Аманда эхний даалгаврынхаа дараа угаалгын өрөөнд очисон тухайга дурсан саналаа. Тэрнийг харанхуй угаалгын өрөөнд эргэж очиход тэнд Адам амьд хүлээж байжээ. Аманда тэрэн лөө очиод "Би чамд туслахаар ирлээ" гэж хэлээд тэрнийг боож алсан байна. Энэ зуур шүүгчийг амжиж аварч чадсан Жеф шүүгчтэй хамт алхсаар дараагийн даалгавраа биелүүлэх газарт очисон байна. Тэнд өшөөгөө авахд чинь ганцхан алхам үлдэж, гисэн бичгтээ цаасны ард охиных нь зураг наалттай байдаг. Бас тэнд сум хийх дайз байлаа. Тэрнийг өрөө рүү ороход тэнд Тимоти Янг буюу Жеффийн хүү Диланыг дайрч алсан этгээд хүлээж байна. Тимотиг тусгайлан бэлдсэн төхөөрөмжөөс тэлж бэхэлжээ. Тодорхой хугацаа өнгөрөхөд төхөөрөмжийн хэсэг бүр нэг нэгээрээ эргэлдэж, Тимотигийн үе мөчнүүдийг нэг нэгээр нь хугалсаар хамгийн сүлд хүзүүг нь хуг мушгах байлаа. Жеф Тимотиг суллахын тулд шоткны гохноос бэхэлсэн түлхүүрийг авах ёстой. Хэрэг буруу алхам хийвэл тэр шотконд буудулж өгөх нь. Гэхдээ өстөн дайснаа харсан Жеф Тимотиг аврахыг эхэндээ огтхон ч хүссэнгүй. Жеф, чи бол алуурч. Би чамайг алахыг өдөр бүр хүсдэг байсан. 3 жилийн турш би чамайг алахыг өдөр бүр хүсдэг байсан. Ингээд төхөөрөмж Тимотигийн үе мөчийг мушгин хугалж эхлэх үед сэтгэл нь өвдсөн Жеф тэрнийг аврахаар шийднэ. Тэгээд тэр арайхийн гохноос түлхүүрийг салгаж автал шотконч тасхийн буудлаа. Гэтэл гай болж тэнд байсан шүүгч шоткны суманд санамсаргүйгээр оногдож амиа алддаг. Түлхүүрийг арайхийн авсан Жеф Тимотиг суллахаар яаравчилж төхөөрөмжийг зогсоосон боловч бүх зүйл нэгэнд оройтож. Төхөөрөмж Тимотигийн хүзүүг аль хэдийн хуг мушгсан байлаа. Амийг нь аврах гэж чадаагүйдээ харамссан Жеф уйлж Тимотиг уучлсан гэдгийг хэлнэ. Энэ үеэр мэс засал хийсэн өрөөнд Джон Линтэй ярилцсан. Лин гэр бүлийнхэнтэйгээ амьд уулзахын тулд юу ч хийхээс буцахгүй гэдгийг хэлээд өөрийг нь тавьж явуулахыг тэрнээс гуйдаг. Энийг сонссон Джон Линний гараас барихад Аманда өрөөнөөс гүйж гардаг. Тэгэд Аманда ширээн дээрээ ирэхэд тэрэнд хаягалсан нэг дугтуу байлаа. Дугтуун доторх загтлыг уншсан Аманда сэтгэл зүйн хувьд маш хүнд зохилдод ордог. Тэгээд тэрнийг өрөөнд буцаж ирэхэд Джон Амандад Линийг тавьж явуулахыг тушаалаа. Гэвч Аманда тэрнийг тавьж явуулахгүй гэж зүтгэнэ. Учир нь Жеф тоглоомоо дуусгаагүй байлаа. Хэдийгээр Жеф 3 даалгаврыг амжилттай давсан ч өрөөнөөс хараахан гараагүй л байгаа. Амандаг сэтгэл хөдлөлтөд хэд автсан байгааг ойлгосон Джон тэрнийг тайвшруулахыг оролдсон ч Аманда улам хуурлаад Джон руу хашгирч бас Линийг буудаж ална гэж сүрдүүлдэг. Хариуд нь Джон Эрик Мэтьюсийн тухай ярьж эхэллээ. Киноны эхэнд Мэтьюс хөлөө бит зохиод гавнаасаа яаж мултарсныг бид үзсэн шүү дээ. Дараа нь Мэтьюс өрөөнөөс гараад Амандагийн хойноос явсаар тэрнийг гүйцэж ирээд шууд дайрч орсон байна. Хэдийгээр хөлөө гэмтэж цус алдсан байсан ч Мэтьюс Амандаг амархан дийлж
Тэр Амандаг хан мөргүүлээд хүүгээ хаана байгааг байцааж эхэлсэн байна. Гэвч Аманда тэрний гэмтээсэн хөл рүү хүчтэй өшгөлсөнд тэсхийн аргагүй өвдсөн Эрик өөрийн ирэхгүй тэрнийг тавьж газар тунаж. Местаслын өрөөнд Аманда Жон хоёр маргалцсаар. Энэ үеэр Аманда Жонд чиний тоглоомод хэнийг ч өөрчилдөггүй. Чи бол зүгээр л нэг алуурчин гэж хэлнэ. Энэ үеэр Жеф тоглоомын ихэнд өөрт нь өгсөн түлхүүрээр хаалгыг нээж өөрийг нь хоржуулсан байшингаас гарч ирдэг. Ингэхдээ тэр сумтай дайзаа хийх бууг олоод сумалж авчээ. Тэгээд Жефийг цааш хэсэг явтал нэг өрөөнд хэдэн хүн маргалдаж байгаа сонсогдлоо. Учрыг нь ойлгоогүй Жефийг өрөөнд орж ирэхдээ зэрэгцээд Аманда Линийг буудаж орхисонд Лин ирчээрээ Жефийн гар дээр өөхөдхийн ундаг. Гэтэл Лин Жефийн эхнэр байсан болж таарна. Уурандаа автсан Жеф Амандаг буудаж унгалаа. Энэ үеэр Жон бүхний учгийг тайлж өгдөг. Энэ тоглоом угтаа бол Жефт зориулсан биш. Харин Амандад зориулсан тоглоом байж. Учир нь Аманда хүмүүсийг ялах боломжгүй тоглоомоор тоглуулж санаатайгаар хүмүүсийн аминд хүрсэн алуурчин байлаа. Тиймээс ч анх Линтэй уулзахдаа Линд хэлж байсан үгсээ Жон үнэн хэрэгтээ Линд биш харин Амандад хэлж. Жон чамайг шалгах болно. Чамайг турших болно. Чи хэн нэгнийг амьд үлдээхийн төлөө тоглож чадах уу? Чи дүрмийг дагаж бусдад амийн бэлгийг өгч чадах уу? Энийг сонссны дараа Аманда удалгүй үгсэнд Жеф Жоныг буудаж алахыг завдна. Жон хариудна. Чи намайг алахыг хүсэж байна гэдэг чинь чи энэ тоглоомоос юу ч сураагүй гэсэн үг гэж хэлдэг. Жеф үгийг нь үл тоож буудах гэсэн боловч буунд нь ганцхан сум байсан учраас Жоныг алж чадсангүй. Хариуд нь Жон, Линийн амийг аврах боломж одоо ч чамд байна. Чи зөвхөн намайг уучлахад л болно гэж хэлнэ. Хариуд нь Жеф, би чамайг уучлж байна гэж хэлсэн ч гартаа тасдагч хөрөө бариад Жоны хоолойг тас хэрчиж орхидог. Хариуд нь Жон урьдчилж бичсэн бичлэгээ сонсгоно. Гэтэл Жефийн биелүүлэх ёстой сүүлчийн даалгавар нь Жон өөрөө байж. Нэгэнт Жеф сүүлчийн даалгавраа биелүүлж чадалгүй Жоныг алсан учраас охиноо хаана хориотой байгааг мэдэх боломжгүй болсон нь тэр байлаа. Учир нь Жеф Лин хоёрын охиныг Жон барьцаалж нэг газарт нууцгаач. Үүнтэй зэрэгцээд Линий хүзүүнд бэхэлсэн өнөөх бөмбөг тесэрч Лин Жефийн нүдэн дээр үхнэ. Учир нь Жефийг бүх даалгавраа биелүүлж дуусгах хүртэл Лин Жоныг амьд байлгах ёстой. Чадахгүй бол хүзүүнд нь зүүлсэн бөмбөг дэлбэрэх ёстой байсан шүү дээ. Зөвлөг гэж асал эвгүй юмнууд ч боллоо шүү дээ. Үш та нарын энэ хөрөө кинонд боддоор орж эвгүй мэдрэмжийг биеэрээ мэдэрч оюун ухаанаас орохыг хүсэлээ шүү дээ. Хамт олон найз нөхдөөрөө Quiz Lab-ыг нэг зориод үзцгэн үз. Бас л галзуу шүү дээ. Бизнес манайха удахгүй буюу 6 сарын 7-нд төв зингэлдэх хүрээлэнд болор цом нэртэй оппозитын тоглолт болох хугацаа төхөөд л байгаа юм байна штэ. Үзэх хүмүүс маань тоглолтын тасалбарыг box office-ийн хэмнэлээр ороод easy авчих юм байна. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар уулзтлаа. Түр баяртай. Бүх юм сайхан болно.